За бүгдээ Alipay баталгаажсан үгүйг харцгаая. За Alipay руу орлоо. Alipay руу ингээ оронгууд Alipay-ийн доодох энэ аккаунт гэдэг дээр дарна. Тэнгүүтээ тэнгүүтээ энэ settings дээр дарлаа. Тэгээд энэ аккаунт and secret дээр дарлаа. Тэгээд та нарын юу чинь ингэж харагдаж ивэл зөв байна гэсэн үг. Баталгаажсан байна гэсэн үг. Тэгээд энэ чинь бид нэр Gmail-ээ холбоод Gmail-ээр нэвтрэх боломжтой. Энэ дээр логин and password гэдэг энэгээр нэвтрэх кодоо марцсан бол дугаар дээрээ it is Hunter 723 гэж савилчлаа. За ингээд болж байна. Өөр энэ аккаунт and secret дээр энэ дээр дараад оронгууд ганц хоёр юм байгаа. Та нарах энэ хэсгээр тэдэм болоог байна гэж гарч ирнэ. Тэнгүүт нь одоо энэ дээр юу болоогүй байдаг вэ гэх юм бол одоо энэ gender дээр өөрийн хүүсээ female male гэх байгаа. Аль нэгийг сонгоод та нар юугаа яачна. Тэгээ регн бол монголоор байна. Тэгээд энэ дээр нэг юм байдгийн. Одоо энэ юу гэж байна гэхээр за эндээс айлын сонгосон болно. Энэ ингээл ер нь гэхдээ нэг хамаагүй ч гэсэн яах вэ? Бөглжүүл яах вэ? Тийм ээ. Social юу гэдэг сонголоо. Address дээр дарлаа. Энэ Монголио сонголоо. Ингээ complete. Энэ дээр нь юу хийчихсэн болно? Монголио Улаанбаатар болно. За тэгээд payment settings руу орж үзье. Payment settings дээр нэг олон багтай. Гэтэ энэ пассвортаа гүйлгэний пассвортаа марцсан бол энэ дугаар дээр шин код ирнэ. Гүйлгэний нууц үгээ марцсан бол энэ дугаар дээр энд код ирнэ. Тэр кодыг хийгээд шинэ код авч болно. За одоо энэ банк карт гэдэг дээр дараад банк картн дээр энэ дээр дарж шинэ пассворд шинэ карт нэмж болно. Энийг устгах болвол картн дээрээ дараад устгаад өөр карт холбохоор бол бас энэ дээрээ дарангуудаа more гэдэг дээр дараад ингээд дэлэтэлж болно. За тэгээ картны хувьд тэгэхээр Visa болон Mastercard-ыг дэмжинэ. Та нарын картн дээр Visa гэдэг одоо ийм бичиг юм уу эсвэл Mastercard гэсэн ийм бичиг байх юм бол та нарын карт болно гэсэн үг. Visa болон Mastercard-ууд холбогдно. Өөр картууд холбогдохгүй, Union болон энгийн картууд холбогдохгүй. За баярлалаа.